Оюун чимээг 2022 онд 2 гараа алдснаас хойш түүний хүү үнэнч туслагч нь байж иржээ. Анх төвшин хүү ээжийнхээ нүрийг бодож, дүүгээ хувцлаж хооллох гэд бүхий л зүйлсэнд тусалдаг байна. Тиймээс ч ээж нь амьдрал тохиолдох олон асуудалд бууж өгүүлгүй өөрийгөө хөгжүүлж, хүүхдүүдээ сайн хүн болгохоор хичээж байгаа юм байна. Оюун чимээг анх 2 гараа алдаад сэтгэл санаагаар унаж амьдралд бууж өгөх үе олон гарч байжээ. Гэхдээ хүүхдүүд нь том болж түүний гарыг орлож байгааг харж сэтгэлийн том дэм авснаар тэрээр өнгөрсөнд харамсах биш одоо байгаа зүйлдээ талархаж сурсан байна. Ингээд тэрээр гэрээсээ ажиллах, захимаар сургалт хөтөлбөрт хамрагдах зэргээр итэвхтэй амьдрах болжээ. Ингээд түүний хүү хамгийн том дэмжигч нь болт юм аа. Тэгэхээр тосын зэрэг дараа нь кремүүдэн төрх. Тэгээ нөгөө нэг нүднийх нь тэнийн төрхөн тэгээ уруулын бодно. Нүрийн ботох гэж эхлээл өстэй ингээд баг яаж хэрэглэх юм итгэхгүй нүдэн дээр наагаад тэгснэ ингээд дэвтэ бохоод өөрөө ингэж хэрэгэлдэм юм л ш. Одоо айгуу тийм бичлэгүүд үзээд тэгээд айгуу өглөө ингээд миний нүрийг уруулын бодгоор хийж нөгөө юуг нь хазар дээр чи би нөгөө өмлөгч тавиад өгье гэснэ ингээд уруулын бодлого яжснаа тарааж мараагаад. Би ээжтэй болохоор туслах хэвээр боддог. Тэгээд гадуур ингээд чадчихнийгээр хүмүүс туслахыг бас хичээдэг. Бүрэл дээгт нөгөө гадуур юм тэгээд жоохон л ятна л та. Тэгээд гайг оройд ирт унтчихсан. Тэгээл би ээжтэй тусалж байгаа тэгээд том болон техниктэй туслана гэж боддог. Оюун чимээг олон нийтийн дэмжлэгээр хиймэл гараа захиалсан байна. Зодохгүй гар нь илүү дэвшилтэд технологиор бүтээгдэж ирэхтгчээ. Ингээд гар нь ирж хүүн ч илүү том болж байгаа учраас амьдрал асуудалтай байна гэж гомдлолгүй аз жаргалаа мэдэрч амьдрахыг зорилго болгожээ. Өглөө босоод нүүр гараа угаагаад ээжийн нүрийг угааж өгöd тосын түрхээд өгдөг. Тэгээд дүүгийнхаа бас хувцсыг өмсүүлдэг. Тэгээд бас хоолыг хийн. Тэгээд үсийн боон, ээжээс үсийн боон тэгээд дүүгийнхаа бас тэгээд баахаар нь баасан сэлнэ. Тэгээд шээстэй өмдийн угаана. Хөндлөнгөөс хараад ингээд ээж минь чадахгүй байна да. Би туслах ёстой байна да гэдгийг өөрөө хараад мэдэрдэг болохоор ч хүүхдээ айгу тийм зөв болт юм байна. Тэгээд ер нь ээж хүн өөрөө хүүхдтэйгээ зөв харьцаж явах ёстой юм байна. Дүүгээс ингээд уншдагсан. Санарсан юм шиг байна.